Өвчига мачин бидний овга мачин бидний зурга мачин бидний зэрэг мачаа Архавнгийн хөрсөн голомэн эцэгдээд сэмийн мачин эцэг чингисмэн мачаа мандах жаргалнаран маргад гэрлийн Сайн байцгаана үзэгчтэй. Малчин компаниудаас бэлтгэн хүргэдэг бизнес мэдээ нэвтрүүлгийн шинэхэн дугаар өнөөдөр үзэгч та бүхэнд маш онцлогтой дугаарыг хүргэх гэж байна. Яагаад вэ гэхээр Малчин компани Баруун аймгийн малчидаа зориулаад илүү ойрцоо Улаанбаатарын төвжирлээс одоо хол 22-ын төвчөөний одоо төвчөөноос 600 м энэ сайхан салбараа нээсэн байна. Салбарын онцлог болон давуу талын тухай өнөөдрийн нэвтрүүлгээр ярилцъя. За одоо манай Малчин компани маргаашнаас 22-ын төвчөөноос одоо ерөөдөө 600 м-ийн зайтай. Хууч 22-ын төвчөөноос Малчин компани одоо хоёр дахь салбараа нээх гэж байна. За энэ маань одоо Баруун аймгийн малчид тийм ээ. Одоо зориулаад хотын бүглэрөөнөөс хол одоо илүү ухтаж үйлчлэх зорилготой манайх одоо энд нээж байгаа. За энэ төвд маань одоо манай Малчин компани бүх бараа бүтээгдэхүүн яв юу л байдгүй тэр бүх үйлсийг энд авах боломжтой тийм ээ. За одоо энэ хойно харагдаж байгаа барилга бол удахгүй одоо манай том барилга орохоор энэ маань одоо малчдын маань орж одоо малчин цог гэж болох юм тий. Одоо энд хурж ирээд бараа бүтээгдэхүүнээ аваад тийм ээ үйлчлэгээ авчаад одоо цог барьчаад тэгээд буцаад аян замдаа гарах тийм боломжтой. Зөв. За манай одоо энэ барилгын ерөнхийдөө хамгийн гол давуу тал бол эко барилга. Монголд анх удаа баригдаж байгаа. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр одоо төвийн цахилгаан нь төвийн эрчим хүчнээс одоо салан ангид гэсэн үг тийм ээ. Зөвхөн сэргийгдэх эрчим хүчний одоо нарны дийлэгцээр тийм ээ тоноглогдож одоо өөрийнхөө эрчим хүчний бүх хэрэглээг хангах тийм барилга байгаа. Тий. За энэ яг хойно харагдж байгаа барилга бол одоо 4-р блок гэж байгаа. За удахгүй том барилга маань одоо манай баруун талд босох юм байгаа. За энэ барилга бол ерөөсөө малчдын үйлчлэгээний төв болох юм байгаа. Одоо Малчин компани тийм ээ. За малчид одоо энэ үйлчлэгийн төвөөр үйлчлүүлснээр тийм ээ. За нэгдүгээр хотын бүглэрэл рүү орохгүй. За хоёрдугаар малчид маань одоо эндээс бүх одоо хэрэгцээт зүйлээ одоо авах боломжтой. За одоо гэрийн хан туурга одоо юу гэдгийг тийм ээ. За тэгээ гурил будаа гих байдал бүх юм нь одоо эндээ төвлөрөх тийм одоо тий хотын бүглэрлэлээс орохгүй сайхан 22-ын төвчөн дээрээс тий Малчин компани төвөөр үйлчлүүлээд бүх үйлчлэгийг авчаад буцаад гарчих тийм боломжтой. Ийм хийх зорилготой байгаа юм л да. Тий. Малчин компани Баруун аймгийн малчидаа зориулж шинэ салбараа нээлээ. Их хотын төвжирлж бухимдалгүйгээр хуучин 22-р төвчөөний баруунхан талд танай гэрийн зүүнхэн талд бүх бараагаа түгээ. Танд ойрхон Малчин компани 753115-аас асууж лавлаарай. Ер нь бол тэгээд Улаанбаатарын төвжирэл рүү бол орохгүй. Давуу тал нь бол одоо шууд эндээс хамаг юм аваад малчид байна одоо буцаа сайхан нутг руугаа явчих болов уу. Давуу тал нь тэр юм байна тий. Тэгээд ерөнхийдөө бол бас гэрэлтүүлэг за энэ одоо мод ногоон талбайг харахад бол бас хотын хөгжил тий одоо өнгө үзэндээ их гоё харагдаж байна л да. Энэ талаар бас жоох юм. За яг манайх бол одоо төрүүлж гадна талаа бас нэлээд одоо бүрэн төгс болох бол үзэж байна л да. За зам дагуу одоо манайх 10 гэрэлтүүлэг замын гэрэлтүүлэг тавьсан. За энэ маань ерөөсөө нарны дийлэгц болон салхины тийм ээ турбинээр шийдсэн. Тийм замын гэрэлтүүлэг байгаа. За одоо тэгээд энэ татгшоо манай энэ талбай дээр бол манайх нийт 192 мод тарьсан байгаа. Гацуур нарс нийлээд тийм ээ. За энэ бол бас одоо эко барилга гэдэг юугаа бас тий чиглэлээ. Зөв. Алдахгүй тийм ээ. Тэр чинь бол одоо эко гэдэг чинь бол одоо ерөнхийдөө байгаль орчинд ээлтэй гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо мод тарилаа. За тэгээд одоо нарны эрчим хүчээрээ бүх юмаа шийдэн тийм ээ. Их байдлаар бид нах зарц ажиллаж байна да. Тэгэлгүй яах. За тэгээ бас энд бас түрүүнээс шаарч байгаа манай малчид бас энэ гэрлийг орж сонирхоо тэр. Хөл бас гэрийг орж сонирхох. За. Малчин компани Баруун аймгийн малчидаа зориулж шинэ салбараа нээлээ. Их хотын төвжирлж бухимдалгүйгээр хуучин 22-р төвчөөний баруунхан талд танай гэрийн зүүнхэн талд бүх бараагаа түгээ. Танд ойрхон Малчин компани 753115-аас асууж лавлаарай. Манай одоо яг энэ 22-ын төвчөөний салбар дээр одоо загварын гэр гэж барьсан байгаа. За энэ маань одоо юуг харуулж байна вэ гэхээр тийм ээ. За одоо 21-р зууны малчид байна тийм ээ. Одоо энэ гэрэлтийн соёлд тусгаар тогтносон малчид тий. Одоо
одоо өнөөдрийн төвшөнд тийм ээ ямар гоё амьдарч байгаа тийм ээ. За энэ Монгол гэр Монгол ах уу гэж одоо юу байдгийг тийм ээ. Тэр бүгдийг одоо хүмүүст хүргэх зорилгоор одоо барьсан байгаа. За одоо харагдаж байна одоо гадаа нарны дэлгэцтэйгаа тийм ээ. Шар тавган антинтайгаа. Тий. За одоо тэгээд энэ уян дэлгэц гэж байгаа одоо манай шинэ бүтээгдэхүүн утгагүй ихээр байгаа. Тиймэрхүү юмнууд бол одоо тавигдсан. Дотроо бол одоо бүхэл одоо тий хүний малчтын маань одоо яг амьдрал ямар байдгүй яг л тэр байдлаар бид нэр загварлуулж барьсан байгаа. Тийм гэр байгаа. Малчин компани Баруун аймгийн малчдаа зориулж шинэ салбараа нээлээ. Их хотын төвжирлж бухимдалгүйгээр хуучин 22 дугаар төвчөөний баруун хантал танай гэрийн зүүн талд бүх бараага түгээ. Танд ойрхон Малчин компани 753115-аас асууж лавлаарай. За өдөртөө бид ямар ч байсан 21-р зууны одоо малчин айлын үлгэр жишээ болсон энэ сайхан сэрүүхэн гэж дээрээ синстейн гэж орж ирээд байна. За гэрийн тухай ярил л да. Түрүү харж байхад бол малчид бол маш их орж ирж бас. Тий. Бараа бүтээгдэхүүн сонирхож байна шүү дээ. Ерөнхийдөө бол одоо малчин айл те 21-р зуунд одоо малчин айл ямар гоё амьдарч болох вэ гэдэг те бас одоо жишээ болгож одоо гэр барьсан байгаа. За одоо малчнууд одоо таймжтай бол ерөнхийдөө хийх малчд маань одоо манай ухаадаг шар бокс гэдэг яриа сурцсан тийм ээ. Ухаадаг шар гэж байгаа. За тэрийг тавиад за дээр нь одоо манай 24 инчийн телевизор байна. За энд бол одоо манай хөвтэй шар үлдэгчтэй те удирдлагатай ухаалаг үлдэгч маань байж байна. За энд бол одоо биднээс одоо бүтээгдэхүүнээ бийцэн байж байгаа тийм ээ. За тэгээд одоо гэрийнхаа үүдэнд бол одоо манай удахгүй их шар ихнэр гэх тийм ээ. Одоо тогтмол гүйдлийн одоо 12 вольтын мундаг хүчтэй тийм мотор бүр одоо шинээр үйлдвэрлүүлж байгаа. Тийм юм бол ирээд тэгээд тавьчин. За малчт маань бол одоо хот руу орж ирэхтэй. За бол бүр зөрж манай гэрийг тийм ээ. За бүрийн гэрийг нээж үзээрэй. За тэгээд одоо дээр байгаа синс байна тийм ээ. Харин тийм байна. За энэ синс бол ерөнхийдөө тий. Энэ синс чинь бол ерөнхийдөө 12 вольтоор ажилладаг. За шотгүй мотор гэж байгаа. За энэ шотгүй мотор бас их ялгаатай. Шотгүй мотор яадаг вэ гэхээр цахилгаан зарцуулалт маш бага. Тийм ээ мотор бол ер нь өөрөө маш их цахилгаан зарцуулдаг. Тэрэн дээр шотгүй мотор тавьсны учраас ерөөс цахилгааны бас ерөөсөө энэ 17 ватт тийм ээ. Одоо малчин айлын маань гэрэл 2 гэрэл биш шүү дээ тийм ээ. Одоо 8 ватт сум гэрэл тийм хоёрхан гэрэлтэй ажиллах. Цэнийг одоо цахилгаан зарцуулна гэсэн. За энийг яг одоо манай загварын гэрт бол ерөөсөө 200-ийн бокс маань хөлдөөгч телевизор одоо дийдэш гэрэл сенс одоо юу гэдэг те бүгдийг нь ажиллуулж байгаа ямар ч асуудалгүй байгаа тийм ээ. Мөрөө сайхан юм. Одоо нэг үе бол манай малчид бол бас амьдрал бас сайхан болсон байна шүү дээ. Монгол ах уу гэдэг ихтэй ер нь гэр бүл их сайхан шүү дээ тийм ээ. За одоо зуны эд халуунд бол одоо хөвгтэйгээс хаягаа шуучин тий. За тэгээ дээр нь синстэй бол за тэгээ өнгөө. Одоо зун бол ингээ наадмаад баг ингээ дээрээ тавьчаа. Тэгээ сар гэртээ хайргаа угаа сууж байгаа шиг бүгөө үзээ сууж байгаа шиг жаргал юу байх вэ? Тэгээ ер нь синс бас энэ дээр байна гэдэг чинь бас их чухал юм байна. Тийм биш үү? Ерөөдөө синс ингээ одоо бол байдаг синс чинь ингээ босоо тийм ээ. Тий, өдөөс үлдээдэг. Тий, өдөөс үлдээдэг. Тийм 200-ын синс ашиглаад байгаа харагдаад байгаа. Тэр бол яг ингээд яг хүн рүү ингээд үлээгээд ирэхээр хүний нүд ам харагдаг. Яг нэг өөдөөс сэрхийлж байгаа учраас машины кондишн үлдээдэг шүү дээ. Тий, яг тийм. Тийм учраас энэ дээрээс байгаа синсүүд ямар ч тийм нөлөө байхгүй. Нэг өстө гэрээ хаач гоё сэрүүцүүлж шүү дээ. Тэгээд том далбаар одоо синстэй учраас хурдан ирэхтэй шаардлага байхгүй. Тэгэхээр нэгдүгээр бас дуу бага. Тэгээд зөвхөн ирэж ийн гэсэн. Тэгээд бол маш сайн одоо салхи, тэ сэрүүн салхи гаргах чадвартай. Малчин компани Баруун аймгийн малчдаа зориулж шинэ салбараа нээлээ. Их хотын төвжирлж бухимдалгүйгээр хуучин 22 дугаар төвчөөний баруун талд танай гэрийн зүүн талд бүх бараага түгээ. Танд ойрхон Малчин компани 753115-аас асууж лавлаарай. Түрүү энэ гэрлөө орж ирж байхад бас энэ үүдэнд нэг юу байсан шүү дээ. Уян дэлгэц байсан шүү дээ. Энэ уян дэлгэцийг бас соёлоо тайлбарлаа. Ер нь уян дэлгэц гэж одоо ямар учиртай байдаг? Одоо магадгүй одоо ингээд нөгөө хуучин дөрвөлч дэлгэц байдаг байсан шүү дээ. Одоо нөгөө хатуу шилэн. Тэрийг л одоо юм уян болгосон байх нь шүү дээ. Харамтай дэлгэц. За ерөнхийдөө уян дэлгэц гэдэг бол ерөнхийдөө бас нэлээд нарийн л да. За ер нь уян дэлгэцний бас нэг дутагдaltaй тал байгаа юм. Бүх уян дэлгэц тэр үл ерөөсөө насжилт. За шилэн дэлгэц гэдэг байгаа тийм ээ. За тэр бол ерөөсөө захиур гэдэг одоо нараас те нарны хитуланд яг шингээж яваад цахилгаан болгож хөврөж байгаа тэр хөрөмж маань ерөөсөө хамгаалалт байх хэрэгтэй. За тэрийг бол шилээр хамгийн түрүүнд шийдсэн технологи. За шилээр шийдсэний давуу тал гэвэл насжилт одоо яа тэр шилний маань өнгө наран хөрдгүү. Тийм ээ байж л байдаг. За тэгэхээр
одоо ийм энгийн үеийн дэлгэцийн насжилт бол 20 жил 20-25 жил болоо явчихж байгаа. За тэр хооронд бол яг хөө мэдээж өөрөө багасдаг. Гэхдээ маш бага. Өөрийнхөө 20% л алддаг тийм ээ. За тэгээ 20-25 жилээс цаашаа орохороо одоо хурдан мууддаг. Тийм байна. За энэ хурдан муудаад байгаа шалтгаан тэр захиурыг хооронд нь холбосон цахилгааны дизис утсууд холбогчуд байгаа шүү дээ. Дизис тийм ээ. Тэднээс болж байгаа. Илэг маргаалын илэгдэл болоод. За уян дэлгэцийн насжилтанд юу нөлөөтэй вэ гэхээр за тэр шилнийх нь оронд шилжин өөр хатуу шүү дээ тийм ээ. Уян харамхайтай чанарыг үүсгэхийн тулд янз бүрийн төрлийн эзэнээр дээр нь бүрж байгаа. Захиурыг хамгаалж. За тэр захиур гэдэг төхөөр дээр одоо дэлгэцэнд байгаа захиур гэдэг зүйл бол бас л одоо адилхан ургамш шиг тийм ээ хүмүүс ногоо шиг ургуулдаг. Тэгэхээр тэр чинь бас чанарын одоо хаана ургаснаас тэ аль нөлөөснөөс бас их нөлөөтэй. Маш нарийн л да. За одоо уян дэлгэц одоо би энэ хүмүүс харуулъя л да. Харин тийм байна. За одоо манайд орж ирж ирэх гээд байгаа тийм ээ. Уян дэлгэц бай. За ийм юм байгаа. За энэ бол 140 ватт. Манайх бол ерөөсөө дэлгэцийнхаа ваттын хэмжээг 140-оор байлгадаг. За энэний хамгийн гол чухал зүйл юу вэ гэхээр бага байхаар одоо ялангуяа одоо 21-р зууны малчт маань хэрэглээ маш өндөр болчиход байна л да. За хөлдөө өгч тийм ээ. За тэгээ дээр нь одоо телевизэр тийм ээ телевизэр нь томроод ирэхээр тэрний цахилгаанаа маш өндөр зарцуулдаг. Их өндөр хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр дэлгэцийн хэмжээ бага байх тусам тэр зүйлүүдийг чинь давж чадахгүйгээс болоод аккумулятор муутгаад байгаа. Тэгэхээр одоо бол ерөөсөө манай хамгийн бага 140 кг ерөөсөө зорж байгаа. За тэгээд манай 200-ийн систем бол 280 тийм ээ. За энэ уян дэлгэцний хувьд бол хамгийн гол одоо ер нь шинэ уян дэлгэц бол заавал одоо энэ одоо энд харагдана да. Пилянк байх хэрэгтэй юм. За би энэ хуулаа үзүүлчихье. Тий. Энийг яагаад байдаг вэ гэхээр миний түрүүний хэлсэнчлэн энэ эрзэн гэдэг зүйл насжилт богинотой зүйл байдаг. Тийм учраас заавал хамгаалсан байна. Хамгаалсан байна тий. Шинийг авч байгаа юм бол заавал энэ пилянктай байж иж авах хэрэгтэй. Пилянкгүй бол тэр ямар нэгэн хэмжээг хааж чадлсан юм билээ те. Буруу хатсан бол хэрвээ эрзэн хатцсан байх юм бол тийм ээ. Одоо эндээсээ гаргах хүчин чадлаа маш хурдан алдаж эхэлнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд энэний дутагдал төрнийсээ эрзэн ингээ. За одоо манай энэ би нэг төлхүүрээр үзүүлээ л да. Манай энэ зүйл ийм байна. За энэний гол давуу тал нь одоо манай хүмүүс юугаар зөвлөгөөгөөр хэлжсэн тийм ээ малчтаа. Нарны гэрэл хажуунаас тусах тийм ээ. Өглөө оройны нарыг яагаад шингээж авч чадаад байна вэ гэхээр энэ хотгор дээр нь тусч байгаа нарны гэрэл чи өөрөө гэрэл юм чи ойд тийм ээ. Яг тэгш гадруудаар тусах юм бол буцаал яг тийшээ ойд. Ийм хөнгөр учраас дотор нь ойгоод ойсон юу н дотор хонгор дотроо буцаж иргэдэг те. Дэлгэц руугаа эргэж өгч байгаа тэр гэрэл. Тийм учраас энэ маань бид нар хэлэхдээ өглөө оройны нарыг бас адилхан өөр дээрээ бүрэн шингээж авч чадвартай гэдэг тэр юм байна. Ийм бэлжээрэн шүү дээ. За энэ нь ийм биш. Зүгээр юм гүлгэр. За одоо энд нэг энэ бол яг сэмплэр манай турш үзчихэл байсан юм л да. Энэ бол одоо яг манай машины чанарын шаардлага санхааргүй байгаад байгаа. За нэгдүгээрт одоо ингээд энэ бол яг хуу энэний одоо арт нь тийм ээ. Одоо материал нь ингээд харъя л да. Шал өөр. Энэ бол өөрөө хөнгөн цагаан. Тийм ээ алюминиум гэж ярьдаг тийм ээ. Хөнгөн цагаан байснаар яадаг вэхээр энэ захиурын гэмтэх одоо үнцэг гэж байдаг. Ямар захиур нь байгаа. Бүх захиур адилхан. Тэр үнцгийг хязгаарлаж өгч идэг. Алюминиум гэдэг өөрөө материал нь өөрөө баг зэрэг хатуу учраас тийм ээ. Энэний уялд бол ийм тэ бодол босоо бийтэй байна шүү дээ бас. Тийм. За энийг ингээ байхад яаж ингээ шалбий чинь тийм ээ. За энэ бол бүр том болоод ийм болоод ирэх юм бол ингээд өрөхөд хэд нугараад шууд захиураад болно. Тийм байна тий. За одоо энэ би чинь ингээ хуглаад үзүүлсэн байна л да хүмүүст нэг үзүүлж лээсэн юм. Ингээ хугарчт. За ингээд хуурвал нарны дэлгэц ямар хэрэггүй болчихлоо шүү дээ одоо нөгөө. За одоо ингээд энэ гэрэлд ингэж нэг ойлгож хүмүүс маань харагдаж байна уу? Ингээл одоо энийг ингэж үрж үзье тийм ээ. Ийм гүлгэл ямар ч байгаа. Энэ дэлгэц бол одоо өглөө оройн нарны дэлгэцийг илүү одоо тий сайн шингээж авах бодлоо. Тийм одоо ер нь тэр өглөө оройн нарны одоо тэр гэрлийг одоо цахилгаан энерги болгож шилжүүлэх гол технологи нь одоо энэ баг зах шүү дээ. Тэрнээс захиуранда байгаа юм биш. Тийм. Тэгээд ер нь бол тийм гадуур одоо ийм уян дэлгэц зарагдаад хүмүүс эхэлсэн байх шиг байлээ л дээ. Тэгээд тэр хүмүүс одоо юу яадгийн хэрэглэгчд маань тухайн одоо видео уян дэлгэц хэрвээ сонгосон бол тийм ээ маш сайн одоо ойлгож иж сонгож аваарай гэж хэлнэ. За одоо насжилтын хувьд ярив. За энэ гадна талын одоо энэ эрзэн. Энэ бол одоо байгаа ETF гэдэг тийм одоо юу байгаа юм? Силикон байдлын материал тийм ээ одоо эрзэн гэсэн үг шүү дээ. Бүгд эрзэн.
Уян дэлгэцийн ачаалал ерөөсөө материалаас байна. Тийм л юм. Тэгэхээр ер нь манай малчид бол бас хэрвээ уян дэлгэц сонгож байгаа бол маш их анхаарах хэрэгтэй юм байна шүү дээ. Анхаарах хэрэгтэй. Жишээ нь одоо энэ бэржгэр энэ цоошоо ингэж орж байгаа таны ярианаас ойлгоход бол бас ингэж ийм авах хэрэгтэй. За мөн одоо энэ хит их юм одоо юу гүлгэр болохоор ингэ хугарах аюултай. Одоо энэ чи юм жижигхэн ингээл ингэж байгаа юм чи тэгээ том байвал тэгээ бүр ич одоо болох байх нь шүү дээ. Нөгөө нэг бас хит одоо манай малчтын гэр дээр энийг бол бид нар тавина гэдэг байгаа шүү дээ. Хит зөөлөн байхад гэрийн даавуу яаж савлцдаг вүлээ тий. Яг тэрэн шиг тэгж савлцсан үед сахиур диску байна. Тийм ээ? Диску байх магадлалтай. Энэ хөнгөн цагаан байснараа уян чанартай юу? Чанартай. Тэгвэл ямар салхинд ингэж даавуу шиг гэж хонихгүй гэсэн үг тийм ээ? Зөв. Тийм байдалтай байна. Малчин компани Баруун аймгийн малчдаа зориулж шинэ салбараа нээлээ. Их хотын төвжирлэж бухимдалгүйгээр хуучин 22 дугаар төвчөөний баруунхан талд танай гэрийн зүүнхэн талд бүх бараагаа түгээ. Танд ойрхон Малчин компани 753115-аас асууж лавлаарай. Мачны органда бактава Украл сасина гулас Хөвчөж татсан суушоо Хөтөхо мачны хотон Хөтөж бүрэгсэн Соёло шоо Бидний хаяга мачин Бидний овга мачин Бидний зурга мачин Бидний зэрэг мачаа Хөрсөн бороо мен эцэг дэжсэн минь мачин